Юу хэрэгтэй байна сумд? Аль олон санал авсныг одоо ингээд ирэмблээ бид хийж байгаа нь. Үнэхээр бас өвөөжтэй. Тэгээд дээр нь энэ ажлуудыг хийхэд манай орон нутгийн компани гол шийдэг. Тэгээ манай энэ Өхмөрөн сумын залуучуудыг бас аль дэмээр хангах. Ингэж яагаад энэ уурхад би баярлаж байгаа. 90 хөгжлөөр бол миний ойлголтоор бол дээдвч хөгжсөн аа зэрэг хамгийн тэр хөгжлөх юм шиг байна. Орсон маань сүүлийн 4 жил үнэхээр одоо онцгой төгөгдсөн гэж хэлж болно. Зах зээлийн харгуу бас хол болж энд одоо нүтдэг болсон сайхан байгалийн баялагтай нүтдэг болсон хэн төвлөрөөд ирвэл уул уурхаан хөгжөөд ирвэл энд өвчнэн хүмүүсээс ажиллах боломж нөөцсөн бэрдсэн ийм нутгаа. За тэгэхээр Өхмөрөн сумандас 2010-аас 2022 оны хөгжлийн хөтөлбөр боловсруулад ажиллаж байгаа. Энэ хөтөлбөрийн зорилго зорилт нь юу байна? Хэрэгжилт ер нь хэдэн хувьтай байгаа юм талаар та. За манай сум 2010-аас 2022 оны хөгжлийн хөтөлбөрийг 2010 онд иргэдийн төлөөлөлтийн хурлаар батлуулан мөрдлөг болгон ажиллаж байгаа. За энэ хөгжлийн хөтөлбөртөө болсноор манай сум энэ сум хөгжих сумынхаа ирээдүйг ард иргэд өдрөөр харах энэ үзлэлд бол маш их ихэхэн өргөсдөгсөн ийм хөтөлбөр болсон. За бид энэ хөтөлбөрийнхээ ажлын биелтийг энэ оны 2015 оны 5 сард иргэдийн төлөөлөлтийн хурлаараа дүгнсэн. За энэ иргэдийн төлөөлөлтийн хурлаар дүгнсэн дүгнэлтээр бол манай хөтөлбөрийн биелэлт бол 86.6% биелэлттэй байгаагаар дүгнэгдсэн байгаа. Ингээд бид хөгжлийн хөтөлбөр бол манай сумын байгалийн баялаг, орон нутгийн онцлог төшөлсөн үйлдвэр үйлчлэг аяж жуулчлал, дэд үтс, мэндүнчлэн гадар уламжилт болон эрчимдсэн мал аж ахуй хөгжсөн хүний хөгжлийг дээдсэн чинээдэг хэрэгтэй сум болно гэсэн ийм эрхэм зорилгыг бид нар зорилгоо болгон ажиллаж байгаа. Энэ хөтөлбөрийн хэрэгжсэний үр дүнд бол манай сум бодлоготой цэгцтэй төлөвлөлтөй хөгжих ийм одоо боломж өртсөн. Тэгээд бидний даваа тал байнамаа. Тэгэхээр альва улс орны ер нь орон нутгийн хөгжил бол тогтвортой бодлогоос ихтэй гэж үздэг. Тэгэхээр та ер нь одоо тэр хөтөлбөрөөс хэрэгжиж байгаа. За жишээ нь харахад газар зохион байгуулалтын дээр хүртэл газраа хиттэй ингэж төлөвлөе гэсэн харагдж ирсэн. Энэ талаар дэлгэрэнгүй ер нь биелсэн тэгээ одоо хэрэгжилт үр дүнгөө гэж байгаа тэр юуныхаа талаар. За бид энэ манай сумын бас газар төлөвлөлт зохион байгуулалтынхаа төлөвлөгөө хийгдсэн энэ хөтөлбөрийн хүрээнд энэ газар зохион байгуулалтын төлөвлөгөө хийгдсэн нь бол манай сумын зэгцтэй хөгжих энэ боломжуудыг бүрэн хангацсан ийм хөтөлбөр болсон байгаа. Энэ хөтөлбөр энэ газар зохион байгуулалтын төлөвлөгөө хийгдсэний үр дүнд бол бид нар одоо хаана ямар үйлдвэр үйлчлэлийн газар хөө хаана орон сууц хороолоо орох гэсэн ийм зэгцтэй бодлого барьсны үр дүнд манай сумын одоо энэ бүтээн байгуулалтын ажлын одоо улам зэгцтэй бол зам харгуу дэд үтс айлын гэр хорооллын энэ үйл ажиллагаанууд бол ийм зэгцтэй болсон. Ингээ бид одоо цаашдаа сумарна 10 жилээр ингэж төлөвлөж хөгжүүлэх ийм одоо боломж өртсөн. Ингээд хөгжлийн хөтөлбөр бол одоо 2015-аас 18 онд бол одоо манай хөгжлийн гарааны хөгжил цэцгэлтийн гарааны үе шат байгаа. За энэ үе шатанд бол бид нэр энэ газар зохион байгуулалт төлөвлөлтийн хаяг бол улам боловсронгуй болгож энэ чиглэлээр бол биднээс үйл ажиллагаыг бодож төлөвлөж ажиллаж байна. За тэгэхээр хөгжлийн хөтөлбөрөөс гадна ер нь усын төсөв байна, орон нутгийн хөгжлийн сан, за мөн төсөл хөтөлбөрөөр ер нь аймаг танай орон нутагт тухайн орон нутагт одоо ямар бүтээн байгуулалт хийгдэв энэ талаар та бас. За орон нутгийн хөгжлийн сангаар манай сумд бол нэлээд олон ажлыг өдөр хийж амжуулсан байгаа. За энэ томоохон бүтээн байгуулалтын ажил бол энэ 100 сая төгрөгийн өртөгтэй энэ замын ажил байгаа. Энэ төвчлэн орон нутгийн хөгжлийн сангаар бол 30 сая төгрөгөөр 2015 онд 25 сая төгрөгөөр сургуулийн биеийн тамирын талбай ментенчлэн бусад зүйлүүдэд өндөр хийгдсэн байгаа. Орон нутгийн хөгжлийн сан бол сум орон нутагт бол ихээхэн өрдөнтэй ажил хийгдэх ийм боломжийг хангацсан. Цаашид энэ орон нутгийн хөгжлийн сангийг бол сум орон нутагт үлдээх одоо их сайн байна. Ингээд энийг
Сумаар нутагт сум хөгжүүлсэн тааснаар бид нар бол сумаарны нүүр царай өдөрөөс өнгөчн дээшлэж минь түншлэн манай сумын бизнесмэнүүд аж ахуйн нэгжүүд бол тодорхой хэмжээний ажил хийж чадварчиж ингэж сумаарнд бол ажлын байр гарах ийм одоо иргэн боломжууд гарч байгаа. За минь түншлэн манай жижиг дунд үйлдвэрийн зээлэр бол 180 сая төгрөгийн зээлийн хөрөнгөөр бас эргэлтийн хөрөнгөтэй байгаа. За энд бол олон аж ахуйн нэгжүүд бол зээл авч сумаарныхаа бол битэй байгуулалтын ажил хийх, ажлын байр нэмэгдүүлэх ийм олон зүйлүүдийг хийгдсэн байгаа. Сая 2015 онд манай жижиг дунд үйлдвэрийн сангаас 20 сая төгрөгөөр манай сумын хөгжлийн хөтөлбөрийн тэргүүлэх чиглэл болсон Фэсний ногоор өөрийнхөө сумыг хангах энэ зорилтын хүрээнд бол ган зэрэг гэдэг иргэн нь бол 20 сая төгрөгөөр зээл авч 100 болон Фэсний ногоо, нарийн ногоо одоо тариалахын ажлыг зохион байгуулж одоо үйл ажиллагааны явагдаж эхэлж байна. Энд үнэлэн гар урлалын болон гэр аж ахуй модон эдлийн чиглэлээр бол 8 сая төгрөгийн зээлийг бол бачаргал иргэн авч бас үйл ажиллагаа явуулж сумаарнд бол ажлын байр нэмэгдүүлсэн ийм ажлуудыг бол манай ард иргэд бол санаачлагтай идэвхтэй ажиллаж байгаа. Ингээд сум хөгжүүлэх сангийн зээлээр бол ард иргэд хамрагдсанаар бол ажлын байр нэмэгдэх мөн цаашдаа сумаарнд бол жижиг дунд үйлдвэр хөгжих ийм одоо боломжуудыг гарсан ийм одоо эрдэнэтэй ажил болж байгаа. Үйлдвэр үйлчлэгээний талаар та бас ярихгүй хөтөлбөрийн одоо та бүхний хөтөлбөрийн хүрээнд бас ингэний ферм за модны үйлдвэр бас одоо цементэр юм хийдэг энэ мөн багтсан байсан л да энэ талаар. За бид манай энэ сумын хөгжлийн хөтөлбөр тусгацсан жижиг дунд үйлдвэрийн хөтөлбөрийн хүрээнд дээр сумын өргө компьютер компани захирал энэ батард нь одоо замын боржуур хавтан үйлдвэрлэх юм жижиг цех оруулж ирж одоо сумынхаа энэ зам тавьсан замынхаа явганы замынхаа боржуурыг үйлдвэрлэж хасаад энэ зэрэгэлдээ ногоон нурсамд бол энэ бүтээгдэхүүнээ нийлүүлэх ван түнчлэн Баян Улиг аймгийн зарим сумуудын бүтээгдэхүүнээ нийлүүлсэн ийм одоо амжилттайгаар манай Бат Эрдэнэ залуу одоо үйл ажиллагаа явуулсан эрдэнэтэй ажиллаж байна. Ингээд жижиг дунд үйлдвэрийн болон орон нутгийн хөгжлийн сангийн зээлээр бол манай комисс зээл авч ингэний ферм амин хөгжлийн хөтөлбөр тусгацсан олон зүйлүүдийг бол санаачлан одоо ард иргэд идэвхтэй ажиллаж байгаа. Тэрнээс нь ингээд та тодруулаад одоо жишээлбэл тухайлбал одоо ингэний фермийг бол манай хоёр хүн одоо зээл авсан. За нэг нь даваасан байгаа Жангодоо бол ингэний фермээр зээл авч үйл ажиллагаа явуулж байгаа. Амин жижиг юуны цех байгаа. Нарийн боовны цехын үйл ажиллагаа баяраа амин дахиагаханы чиглэлийн одоо жижиг тийм зээл авч манай нэг иргэн бол бимсрэн гэдэг иргэн бол тийм үйл ажиллагаа явуулж байгаа. Ингээд олон зээл авч комисстэй үйл ажиллагаа явуулж байна. Тэгэхээр та орон нутгийн хөгжлийн сан за энэ хүм сум хөгжүүлэх сан эдгээр мөнгийг ер нь орон нутагт нь өөрт нь захиран зарцуулах эрхийг өгснөр ер нь ямар давуу тал суманд бүрдэж гэж бодож байна. Энэ ер нь зөв шийдвэр байсан уу? За энэ бол маш их зүйтэй шийдвэр. Орон нутагт бол сум хөгжүүлэх сан бий болсноор бол энэ сум хөгжих одоо энэ нөхцөл боломж бүрдсэн. Сум тухайн сумд бол хөгжлийн удаас нэг гарцсан болж өгсөн гэж бид нар асуулж байгаа. Цаашлаас ч энэ сангийг улам баяжуулж сум орны хөгжилд бол энэтэй хувь нэмэр болох ийм боломжуудад бүрдэж байгаа. Энэ сангуудыг улам цааш нь ажиллуулах нь зүйтэй гэсэн юм саналтай байна. Иргэд бол одоо аятаа тухтай амьдрах орчин бүтээн байгуулалтыг хүсдэг. Ийм байх юм бол бас төвлөрөл одоо хотыг их нүүдлэх ч юм уу хот руу аймаг руу чиглэх тэр нүүдэл багаснаа. Энэ дэр ер нь цаашдаа та бүхэн ямар бүтээн байгуулалтыг хий гэж төлөвлөж байна. Одоо яг хийхээр зорж байгаа ажлууд бас. За бид 2015 оныхаа засаг даргын мөрийн хөтөлбөртөө тусгасан байгаа. За бид энэ үйлдвэр үйлчлэгээ сумынхаа хөгжлийн хөтөлбөрт тусгагдсан тэргүүлэх чиглэлийн үйлдвэрүүдийг үйлдвэр үйлчлэгээний чиглэлийн зүйлүүд бидний сум орондоо хөгжүүлэх тухайлбал нарийн ногоо, Фэсний ногоогоор хангах, мэдэнчлэн царгас тариалах, тэжээлийн ургамал, амин түнчлэн
жижиг дүнд өдрийн гадаад дотоод борлуулах боломжтой их спортын чиглэлтэй ийм жижиг эсгий гар урлал аршир мен түнчин часар нь боловсруулах байгалийн одоо дагдаг жижиг цех мен аялал жуулчлалыг хөгжүүлсэн булгийн ихэн Ямаатт бол аялал жуулчлалын жижиг зохицуулуур манай нөхрөлүүдийн төшгөлсөн юм одоо хамтарсан юм зохицуулууруудыг нутгийн хэмжээнд байгуулах ийм одоо зорилго бид нар бас тавьж ажиллаж байгаа. Эдгээр ийм зорилго тавьж хүмүүсийн одоо ая тухтай амьдрах орчныг үржүүлснээр манай сумд бол одоо шилжиж хөдөлгөөн багасж хүмүүс одоо шилжиж ирэх хандах гэсэн одоо ингээд сум орон нутгаа хөгжүүлээ, цэцгэлжүүлээ, ногоон байгууламжийг нэмэгдүүлээ гэсэн одоо санаачлууд их гарч байгаа. Энэний нэг жишээ бол манай сумд бол гуйшлаг төгсөлтийн хамт олон бол өөрсдийнхөө хөрөнгөч болцоогоо нийлүүлж сум оронд бол нэг анжиргааны төвшингээс доограад ирэхийг бол орон сууцаар барьж сүүлийн одоо технологийн орон сууцаар ингэж барих юм ажлыг бол бимхүү захиралтай хамт олон одоо энэ үйл ажиллагаа хийгээд одоо манад бол ийм сайхан эхлэл тавигдсан. Тэгээд цааш бас олон хамт олон төгсөгчд бол сум орондоо юм хийх ийм одоо хүсэл эрмэлзлэгт үерм болсон ийм одоо сайхан ажлын эхлэлүүд байна. За тэгэхээр өнгөрсөн хугацаанд бас нэг төвчлөл иргэдийн оролцоод дэвшилсэн ийм төвчлөл байгаа. Тэгэхээр иргэд одоо төрийн шийдвэр бодлого, төрийн одоо үйлчилгээ шуурхаа байж за нөгөө талаар бас иргэд оролцож сайн засаглал бас бичиж хөгждөг. Тэгэхээр энэ талаар та юу иргэдийн оролцоо хэр байгаа вэ? Энэ иргэдийн оролцоог хангахын тулд за төрийн үйлчилгээ шуурхаа явуулахын тулд ямар одоо үйл ажиллагаа явуулж байна? За бид одоо иргэдийг төр захиргааны байгууллага зөвхөн одоо хийх биш төрийн бус байгууллага иргэдийн оролцоог бол хангах тал дээр бид нараас илүү анхаарч иргэдтэй хандсан ийм бодлогыг бидний сум орны зүгээс явуулж байгаа. Энэний үрдэнд бол нөхөрлүүд бол байгаль орчныг хамгаалах, амин түнчлэн төрийн бус байгууллагууд үйлдвэрчний үйл, эмэгтэйчдийн зөвлөл, залуучдын байгууллага мен түнчлэн олоннууд төрийн байгуулах албан тушаалын боловсролын төв болон тэдний идэвхтэнгүүд одоо төрөлөрийн ажлууд бол санаачлан зохион байгуулж сум орны хөгжил дэвшилт бол их хувь нэмэр оруулж байгаа. Бид одоо энийг бол цаашдаа улам нэмэгдүүлэх тэдний идэвхт оролцоог ийм бодлогыг одоо их шатаатандаа бол бид нараас бодлого болгоно гэдэг ажиллаж байгаа. Танай сумын иргэд ер нь хэрэг идэвхтэй иргэдийн идэвх оролцооны талаар. За манай сумын иргэд бол энэ сүүлийн үед бол энэ идэвх оролцоо бол нэлээд нэмэгдсэн байгаа. Энэ нь бол бас сум орноо хөгжүүлэх аж төгтөө орчин бэртсэн учраас улам цаашаа нэмэгдүүлж хөгжүүлээ. Сум орныхаа өнгө төрхийг дээш болгохыг цааш нь өнгөтэй жахаатай болгох гэсэн олон санаачлуудыг бол ард иргэдийн зүгээс гаргаж байгаа. Ногоон байгууламжуудыг ч гэсэн одоо манай орхануудтай хамтраад бид бас хамтын ажиллагааны байгаль хамгаалах хамтын ажиллагааны гэрээ байгуулах зүйнсэн дээр бол ногоон байгууламжуудыг яах айл өрхтөө бол хашаандаа бол ногоо моторх ийм одоо хөдөлгөөнүүд бол ард иргэс идэвхтэй дэмжиж сум орондоо бид нараас нэг 1000 моторх ийм одоо хөдөлгөөн өргөнүүлнэ одоо ажиллаж байгаа. Тэгэхээр иргэдний танхимаас гадна ер нь иргэдийнхаа санал гомдол хүсэлтийг ямар хэлбэрээр авч одоо хурдан хугацаанд шийдвэрлэж байгаа энэ сайн туршлагууд байвал. За бид иргэний танхимаар судалгаа авахаас гадна бас хамтарсан багаар сумын засаг даргын тамгын газар иргэдийн төлөөлөлтийн хурал мен түнчлэн сумын төр захиргааны байгууллага сургууль цэцэрлэгийн одоо хамтарсан баг үйлрэлд нэг одоо явж багийн ард иргэдийн санал хүсэлтийг сонсож тэдний одоо шийдвэрлэх арга зам ямар бололцоо байна уу гэдгийг газар дээр нь очиж ярьж ингээ бид нараас хамтран ажилласан эрдэмтэд бол тодорхой хэмжээний ажлууд бол шийдвэрлэгдсэн. Цаашид одоо шийдвэрлэх юм
боломжуудыг бас эрэлхийлсэн юм одоо ахис дэвшил гарсан юм зүйлүүд бол байгаа. Тэгэхээр бүх мөрөн сан бас онцлогтой нөгөө төлөрсөн дулаанд холбогдсон байгаа шүү дээ. Тэгэхээр цаашдаа ер нь энэ дэд бүтцийг хөгжүүлэх, за энэ төлөрсөн дулаанаа дагаад бас байшин барилгатай болох ямар ажлууд хийгдэх вэ? За бид энэ төлөрсөн дулаанд холбогдсоор манай сумын бас комиссийн одоо аштай тогтоогч нь бий болох энэ нөхцөл их өртсөн. За бид бас энэ суморныхаа жишг хороол бий болгох ийм одоо зорилт бас тавьж байгаа. Зарим айл өрхүүдийг бол энэ төлөрсөн дулааны хангамж юунд шугамд холбох ийм одоо хэдийн төлөвлөгөөтэй. Залуу улсын одоо тийм жижиг мини хороол үүсэх энийг бол төлөрсөн дулаанд холбох ийм одоо хэдийн төлөвлөгөөтэй бид нар ажиллаж байна. За тэгэхээр бас эрүүл мэнд гэж бас нэг чухал салбар байгаа. Ер нь эрүүл мэнд хүн ардаа эрүүл байлгахад эрүүл мэндийн чиглэлээр та бүхэн хөтөлбөртэй ч юм уу ер нь ямар хөө бодлого шийдвэр баримталж ажиллаж байна. За бид энэ суморныхаа хөгжлийн хөтөлбөрт бас тусгацсан байгаа. Эрүүл чирэг хөрөнчтэй гэсэн одоо ийм бас нэг бүлэг байдаг. Энэний хүрээнд бид нар бас энэ суморондоо бол эмнэлгийнхээ үйлчлэгийг чанаржуулах, чадваржуулах, мэд түншлэн аршаан сувлын чиглэлээр бас булгийнхынд бол бас нэг ийм нутгийн ард иргэд болон зэрэгэлдээ аймаг сумуудын ард иргэдийг эмчлэх одоо тийм жижиг эмчилгээний зорилттой аял жуулчлалын чиглэлтэй ийм одоо юу зүйл явуулахар манай сумын иргэн одоо энэ бат баярднаас санаас гаргаж бидэнд сансан үрдэнд бид нар бас нэгдээд энэ дээрэр газар олох ийм ажлыг бас зохион байгуулж хийж эхлэв байна. Дээр нь бол иргэдээ бас эрүүл аюулгүй орчинд амьдрах орчин нөхцөлөөр танаас нь бас сайн хангаж байгаа юм шиг санагдсан. Зам тавиад за тоосчлтыг багасгахыг, хажуугаар ногоон байгууламжийг байгуулъя. За бас нойлын асуудлыг тэнд шийдэж өгснөөс хөрс агаарын бохирдлыг одоо хамгаалж байгаа ийм сайн зүйлүүд бас их ажиглагцсан. Та энэ зүйлээр бас дэлгэрэнгүй яриад. За бид бас энэ эрүүл чирэг бохирдолчд гэсэн хүрээнд бол энэ нойлын асуудлыг шийдвэрлэх мэд түншлэн ногоон байгууламжуудыг нэмэгдүүлэх энэ чиглэлээр байгууллага хамт олон за ард иргэдийн хүрээнд бид нар ажил хийж байгаа. За сумдаа бол бид нэр дасан зохицох төслийн шугамар ирсэн 2000 гаруй модыг бол ариг өрхтөө ойрлож хашаандаа одоо мод тарих хөдөлгөөн өрнүүлээд мэд түншлэн албан байгууллагууд бол тодорхой хэмжээний мод зөвлөжүүлэлт хийх одоо ийм зүйлүүдийг бид нэр хийж байгаа. За энэний хүрээнд бол уурхаан 3 компанитай хамтран 150 ширхэг одоо гацуур мод хайласын зэрэг одоо 100 ширхэг модыг бас авч ирж энэ сумын хорныхаа ногоон байгууламжийн нэмэгдэх талаар бол ингээд хамтран ажиллаж одоо тариал суулгалтын ажил хийгдээд ингээд арчилгааны ажлууд ингээд явагдаж байна. Тэгэхээр бас бүх мөрөн сан байгалийн баялаг ихтэй бас олон одоо уурхай үйл ажиллагаа явуулж байгаа тийм 3 уурхай. Тэгэхээр энэ уурхайнуудтай ер нь хэр холбоо харилцаатай ажиллаж байна. Одоо байгалаа унган төрхөөр нь хадгалахын тулд та бүхэн юу хийж байна? За бид энэ 3 байгалаа унган төрхөөр хадгалахын тулд энэ хөгжлийн хөтөлбөр тусгацсан нэг зам гэсэн нэг бэлчээр нэг зам гэсэн төслийг хэрэгжүүлэхээр бид нар энэ 2015 оны 5 сард иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчд болон засаг даргын зөвлөлийн хамтарсан хуралдаанд 3 мурхаануудын захирлуудтай хамтарсан өргөдсөн хурал гэж ингээд нэг зам төслийг бол шинэ уснаас уурхай хүртэлх 18 км-ийн замд бол нэг замаар олон салаа замгүйгээр нэг замаар явуулах энэ төслийн анхныхаа тараасыг татаж бид нэр одоо ингээд 6 сарын 20 дээр бол энэ ажлаа 3 уурхай дээр ингээд хэрэгжих гэж байна. Энэ нэг зам төсөл хэрэгжснээр бол олон салаа замыг арилгаж зөвхөн нэг замаар олон уурхаануудын олон квинтацийн машинууд университет хэвэрлэх ийм боломж ирдэг. Ингээд манай 2 дуурайны ард иргэдийн бэлчээр зүй зохистой хамгаалагдах байгаль орчны дөрөвтөлд өртөхгүй байх ийм нөхцөл боломж ирсэн ийм одоо ажил бид нар одоо энэ 2015 оны засаг даргын мөрөн хөтөлбөр
тусгаж одоо ингээд энэ ажлыг эхлүүлээд байгаа. Танад бас байгаль орчныг хамгаалах талаар олон нөхөрлөд оршоо бүлэг ажилладаг. Энэ үүнийхээ үйл ажиллагааны талаар та бас. За манай сумд бол байгаль хамгаалах ялангуяа энэ ангийн дөрвөн чиглэлийн энэ арга уулзыг хамгаалах ийм одоо 8 нөхрөл үйл ажиллагаа явуулж байгаа. За энэ 8 нөхрөлүүд бол идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. За энэ цахир оршоо, ямаат, шаргарга зэрэг энэ оршоо бол олон дэлгүүрийн ажиллагааг бол Сумаар нутагтайгаа хамтраад ингэ зохион байгуулж явуулж байгаа. За бид ч гэсэн одоо энэ Сумаарны зүгээс бол энэ нөхрөлүүдийн үйл ажиллагаа чадвар бэхжүүлэх нь бол төрлөөрийн дэмжлэг тусдаа үзүүлэх ийм ажлуудыг бас бид нартай хамтран зохион байгуулж хийж байгаа. За тэгэхээр та бас одоо засгийн газраас за аймгийн засаг дарга, сумын засаг даргын өрийн хөтөлбөрт багтсан бодлого, шийдвэр те энэ юу н хамгийн зөв хэрэгжиж байгаа, хамгийн сайн одоо үр дүнгээ өгж байгаа энэ төсөл одоо шийдвэрүүдийн талаар одоо жишээ нь шилэн одоо халаас хөтөлбөр одоо шилэн данс болсон те шилэн данс хөтөлбөр байна. За архитын цогтворхтой тэмцэх байгаа гих мэтчлэн юу н амжилттай хэрэгжиж байгаа ямар одоо бодлого шийдвэрүүд вэ? За манайд бол энэ шилэн дансны хууль бол бас боломжийн хэмжээнд сайн хэрэгжиж байгаа. Түүнээс гадна архитын цогтворхтой үрдэн бол ер нь илүү бас боломжийн хэмжээнд бид Сумаарны хэмжээнд бол энэ хоёр хөтөлбөөр бас хэрэгжиж байгаа. Энэ сум хөгжүүлэх сангийн зээлэр одоо манай Сумаар нутагт бол бас тодорхой хэмжээний үрдэнтэй ажлуудад хийгдсэн ийм одоо бүтээн байгуулалт хөгжил сэтгэлдэнд бол хувь нэмэр орсны зүйлүүд бол сум хөгжүүлсэн орон нутгийн жижиг дүндүүдийн зээл гэсэн одоо ийм одоо дөрвтэй ажлууд бас байгаа. Энд бол бид нар бас засгийн бодлогод бас баярлж байгаа. Энэ хэрэгжснээр бол сумын төрх өдрөөс өнгөчн дээшилж сумын ард иргэдийн амьдрал бол одоо хүмүүсийн ажил хийх гэсэн сонирхол бол эренцэл бол одоо сүүлийн дээшилж яваад бид нар баяртай байгаа. Иргэдээ бас нөгөө иргэдээс асууж ин иргэдийг оролцуулж нэгээр иргэдэд бас эрх мэдлийг олгож байгаа нэг хэлбэр тийм ээ. Тэгэхээр иргэд бас эрх мэдлэлтэй байханд бол мэдлэгтэй мэдээлэлтэй байх хэрэгтэй. Энэ мэдээлэлээр хангах сургууль сурталчилгааны ажлыг та бүхэн яг нь хэр хийдэг вэ? За бид бас энэ сургууль сурталчилгааны ажлыг бол зохих төвшөнд бол энэ олон сугаар бид нар хийж байгаа. За манай энэ урсдаг зар самбарын хүрээнд мэндвэнчлэн энэ орон нутагтаа бол ард иргэдтэй бол мэдээллийн самбараар болно. Минь иргэний танхимаар бусад одоо хэлбэрүүдийн зар сурталчилгаагаар бол багийн ард засаг дарга нар та хамтраад ингээд бусад төр захиргааны байгууллагууд нь төрийн бус байгууллагуудтай хамтарч олон хэлбэрийн ажлуудыг бол сургууль сурталчилгааны ажлуудыг хийж байгаа. Байгаль орчны хамгаалах чиглэлээр бол манай байгаль орчин доктор төгслийн тасаг бол төрлөөллийн ажлуудыг хийдэг. За манай энэ сумын цагдаагийн хэсэг бол гэмт хэрэгтэй тэмцэх талаар бас тодорхой хэмжээний үдирдийн ажлуудыг хийж байгаа. Сүүлийн үед манай сумд бас малчт бол аварсалт орох ийм асуудал байгаа учраас бид нар касгжуулах ажлыг бол манай энэ цагдаагийн газартай хамтран зохион байгуулж хэрэгжүүлснээр манай сумын одоо малчин ард иргэдийн бол нэг 70 гаруй хувь нь бол касгтай болж тодорхой хэмжээгээр замын хөдөлгөөнд өөрсдийгөө хамгаалах энэ арга ажиллагаанд бол тодорхой хэмжээнд суралцсан ийм бас үрдүнтэй ажлууд хийгдэж байгаа. Боловсрал гэж бас нэг гол үндсэн хүний хөгжлийн бас нэг суурь байна тийм ээ. Тэгэхээр боловсролын салбар одоо хэрхэн анхаарч байна? Боловсролын сургуультайгаа хэр холбоо харилцаатай. За бид энэ сургуультай бол байнгын боловсролыг дэмжих энэ сургуулийнхаа үйл ажиллагааг хөгжүүлэх мэндвэнчлийн сургуулийг бас бэхжүүлэх үүднээс бол бид нар бас боловсролын салбарт тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийгдсэн байгаа. 2015 онд манай сургууль 540 сая төгрөгөөр боловсрол соёлын шинжилгээ яамны хөрөнгө оруулалтаар бол их цэсрэн ажил хийгдэж байгаа. За бид орон нутгийн хөгжлийн сангаас 12 сая төгрөгөөр сургууль цэцэрлэг соёлын төвдөө бол интернет толгох энэ ажлыг одоо эхлүүлээд байна. Цаашдаа бол бид нар бас энэ материалын баазыг хөгжүүлэх энэ тал дээр бид нар бас тодорхой бодлого болгож сумын хөгжлийн сангаас проекторжуулах сүүлийн орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах
энэ ажлыг бол бас дэд стратегийн ийм одоо бодлогын хүрээний ажлууд бас хийж байгаа. За манай сумд бол бид одоо сонгуульд ямар ч намын хвшлэлдэж гисэн бид нэр хөгжлийн хөтөлбөрөөр барьж ингэж ажилладаг. Хугацааны бодлого. Тэгээ урт хугацааныхаа 2022 онд гэрсэн сумынхаа энэ хөгжлийн хөтөлбөрийг баримтлаад энэ ажлын үр дүнд бол манай сумуудаа өдий зэрэгтэй ийм хөгжсөн ийм боломжууд байгаа. За тэрнээс гадна бид нар бас гадаад хамтын ажиллагаа хөгжүүлэх энэ тал дээр бол бид нар бас бодлого болгож энэ засаг даргын мөрөн хөтөлбөрийн 2015 оныхаа мөрөн хөтөлбөрт төлөвлөгөө тавьж өгсөн байгаа. Жишээлбэл бид нар одоо энэ нутгийн Улаанбаатар хоттой нутгийн зөвлөлтөйгээ хамтраад Солонгосын нэг мужтай холоо тогтоох ийм ажлыг хийж байгаа. Мань зэрэгэлдээ Оросын холооны устай хил нэгдсэнтэй болгодуулна. Энэ зэрэгэлдээ горны алтад бас харилцаа холоо тогтоох ийм бодлого бид нар баримтлаад ажиллаж байгаа. За минь зэрэгэлдээ хөршиж Баян-Улгийн аймаг, за Ховд аймгийн зарим сумуудтай бол бас хамтын ажиллагааны хамтран ажиллах, тэдний арга зуршлаа суралцах ийм одоо боломжуудыг бас эрэлхийж бид нар ажиллаж байна. Тэгэхээр одоо импортоор ч юм уу гаргадаг ч юм уу эсвэл одоо нэг тухайн сумын нэг брэнд бүтээгдэхүүн гэж аль сумд байдаг шээ тийм ээ. Тэгэхээр танад ер нь брэнд болцохоор гаргацгаар одоо дэмжиж ажиллахаар ямар тийм бүтээгдэхүүн байж болохоор вэ? За бид бол энэ брэнд бүтээгдэхүүнээр бол нөхрөлүүдийн одоо энэ жижиг гар урлын хийсэн энэ ноосны эдл бол эсгийн урлын зүйлүүдийг одоо зэрэгэлдээ энэ Баян Казахстан болон энэ Оросын холооны улсын ойролцоогоо мужуудад гаргахад одоо ямар уулзаа байна гэдгийг бид нар бас судалж үзэж байгаа. Энийн хүрээнд бол бид энийг бол бас аялал жуулчлалын жижиг зүйлүүдэд дэмжиж цаашдаа бол чацрахны манай сумд бол зэрлэг чацран ургадаг. Энийг боловсруулад чацрын ус үйлдвэрлээд гарах ямар боломж байна гэдгийг бас эргэлхийлж судалсан юм ил ажиллагаа явуулж байна. Тэгэхээр одоо энэ бас томоохон объектууд байна тийм ээ, сургууль, одоо танаа байр, эмнэлэгт бол засвар инженер хийгдсэн байсан тийм. Энэ бүхэн одоо социализмоос наашаа баригдаад ирсэн, за өмнө ашиглалтын хугацаа энэ төр дууссан ийм барилгууд бас ажиглагдчихсан. Энэ бүхнийг одоо шинжлэх иймэрхүү ажлыг та бүхэн хэрхэн санаачилж хийж гин, ер нь одоо боломж хэр байна? За бид бас энэ манай сум хөгжлийн хөтөлбөрийн 22 хөтөлбөрт тусгацсан байгаа. За энэ сумурныхаа энэ барилга байгууламжийг шинжлэх, өөрчлөх ийм одоо аймгийн засаг даргын мөрөн хөтөлбөрт зорьсон байгаа. Гэхдээ бид нар бас одоо шатандаа бол тодорхой хэмжээний зүйлүүдийг бол яам холбогдох яам тамгын газрууд бол тавиа явж байгаа. Бид нар бол одоо манай сумд бол тамгын газрын байр бол 1000 байгаа. Энэ тамгын газар бол бүр аль дээр үед баригдсан одоо ашиглалтын хугацаа дууссан одоо ийм барилга байгууламж байгаа. Энийг шинжлэх шаардлагатай байгаа. Хоёрдугаарт манад спорт заал гэдэг асуудал бол ирэх гинд байгаа. Яг тэгвэл социализмын үед баригдсан сургуульд маань одоо орчин үеийн шаардлага хангасан энэ спортын заал барих тэр тоног төгөөрөмж нь байхгүй юм учраас бид нэр Сумар нутгийн ард иргэд болон төгсөгчдийн зөвлөлд хамтран ярьж бас тэр захиргааны байгууллагын дэмжлэгтэйгээр бол спорт заал барих ямар боломж байна гэдгийг бид нар судалж үзэж байгаа. Одоо сүүлийн тоног технологиор бол энэ каркасны дээвэртэй энэ нэртэг багтаа энэ спорт заал барих юм боломжууд бол бусад аймаг орон нутгад бол хэрэгжүүлж байгаа юм байна лээ. Бид энэ боломжуудыг бас судалж одоо цаашдаа бол спорт заалт болох ийм одоо зорилго бас тавиад ажиллаж байна. Шинжлэгдсэн объектуудад татвар. За шинжлэгдсэн объектоос бол их засвар хийгдсэн объект бол манай соёлын төв байгаа 195 сая төгрөгөөр засварлагдсан. Минь эмнэлэг бол их засварт орцсон байгаа. За минь сургууль цэцэрлэгийн барилга бол одоо сүүлийн орчин үеийн стандартаар баригдсан юм одоо цэцэрлэгтэй болцсон байгаа. За тэгэхээр та бас сумаа хөгжүүлэхийн тулд иргэд ямар байх хэрэгтэй вэ? Ер нь өөрийнхөө та бодлоо хэлж орон нутаг хөгжинд бол яаж бид бүхэн нийлж хамтарч ажиллах болох вэ? Өөрөө сум орон нутаг ер нь ямар яаж байх хэрэгтэй гэдэг талаар өөрийнхөө бодлоо. За ер нь сум орон нутаг хөгжихийн тулд эхлээд бол хөгжлийн хөтөлбөртэй байх хэрэгтэй. За зохион газар төлөөлөл зохион байгуулалтын зэгцтэй төлөвлөгөөтэй байх хэрэгтэй. Дараа нь бол ард иргэдийн оролцоо бол энд
зайлшгүй байх хэрэгтэй. Ийм учраас бид бол ард иргэдийн оролцоог бол нэмэгдүүлэх тал дээр бол одоо онцгой анхаарал ажиллах. Энд төвчлэн одоо гадаадуудын хөрөнгө оруулалт бол төгсөгчд за сайн санаат хүмүүс нутгийн зөвлөлийн ард иргэдийн энэ хөрөнгө оруулалтыг бол сумууранда татаж ард иргэдийг бол чадварчуулах, мэдлэгийн дээшлүүлэх, тэдний одоо хүсэл эрмэлзлийн одоо дээшлүүлэх ийм одоо өргөн хэмжээний ажлыг зохион байгуулснаар сумаар нь одоо цаашд доктортой хөгжих ийм одоо боломж ирднэ. Хамгийн гол нь эднэрт бол сум хөгжүүлэх 22 оны хөгжлийн хөтөлбөр бол одоо бидний гол удирдлага болно гэх их одоо баримтчих болсон байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд бол манай сумын одоо хөгжлөлтөд одоо эдийн зэрэгтэй хүрсэн гэж бид нар бас бахархан гэж бодож байдаг юм аа. Нүдэнд харагдчихээн. За тэгээ бас яг хөтөлбөртэй болоод газраа ингээд олгоод явж байгаа зөв эмх цэгцтэй явж байгаа нүдэнд харагдаж байгаа. Тэгэхээр одоо ер нь цааштай аймаг шиг хот шиг одоо сум болохын төлөө хөгжиж байгаа. Энэ бүхэн харагдаж байгаа. Улам энэ бол далхан малмаар ойртож байгаа гэдэг бид бүхэнд харагдсан. Тэгэхээр та бүхний цааштай ажилд амжилт хүсье. За баярлалаа. Одоо юу хэрэгтэй вэ сумд? Аль олон санал авсныг одоо ингээд ирэмтлээ бид бүхэн хийж байгаа нь үнэхээр бас өвөөжтэй. Тэгээд дээр нь энэ ажлуудыг хийхэд манай орон нутгийн японд гол шийдэг. Тэгээ манай энэ өхмөрөн сумын залуучуудыг бас аль байраа хангаж ингэж яваад энэ уурхад би баярлаж явдаг. Ерөн хөгжил бол миний ойлголтоор бол дээд үеч хөгжсөн аль хүртэл хамгийн тэр хөгжил ахилт юм шиг байна. Сум маань сүүлийн 4 жил үнэхээр одоо онцгой хөгжсөн гэж хэлж болно. Зах зээлийн харгуу бас хол болж энд одоо нутаг болсон сайхан байгалийн баялагтай нутаг болсон хэн төвлөрөөд ирвэл уул уурхаан хөгжөөд ирвэл энд ичнээн хүмүүсээс ажиллах боломж нөөцсөн бэрдсэн ийм нутгаа.